Уг нь бол энд би нэг чухал ойлголт ярмаар байна л да. Тэр болвол барианы тэгш байдал гэсэн ойлголт. Барианы. Тийм. Одоо хүмүүс л зөвхөн гарааны л тэгш байдлыг ярьдаг байхгүй юу? Ханаас эхэлж юм. Тэр бол өстэй хөөрхий доод түвшний ойлголт юм байгаа юм. Equality of outcome буюу барианы үр дүнгийн тэгш байдал гэсэн үг. Тэгэхээр төрийн бодлого уг нь барианы тэгш байдал дээр байвал нөгөө энэ яриад байгаа юмнууд чинь сайжрах боломжтой байхгүй юу? Тэгш бас байдал буураад. Өнөөдөр дэлхийд даяар гарааны тэгш байдлын дагуу явж байгаа юм. Монгол улс ч гэсэн гарааны тэгш. Одоо юу гэдэг хүн бүр эргэцэн итгээд байна. Гэл үнцэл эхэлж байгаа. Хүн бүр энэ хийгээд л боловсрал тийм хүн бүр ирүүл тэл ирүүл байна уу? Тийм. Хүн бүр одоо юу гэдэг тэг боловсрал эзэмшин бүгд адилхан эзэмшиж байна уу? Мөнгөтэй нь шүүх үйлчилж байна. Ядуу бол үйлчлэхгүй байна. Мөнгөтэй бол эрүүл мэндэ авж байна. Мөнгөгүй бол чадахгүй байна. Мөнгөтэй бол чанартай боловсрал эзэмшиж байна. Мөнгөгүй бол хөдөөгийн хөдөн сургуульд гадаа шигээд сурч байна ч гэдэм үү. Хамгийн их дэмжлэг хэрэгтэй байгаа бүлэгт буюу одоо нэг барианы тэгш байдлыг яриад байгаа байхгүй. Тэрийг наашаа татаж барианд хурдан орох гэдэг хүнийг дардж яадаг байхгүй юу. Тэгээ хойноос гүйж идж байгаа хүмүүсийг хүлээлгээд тэнцвүүлээд бариа руу оруулах хэрэгтэй байхгүй юу. Эний ч уг нь ерөнхий боловсрал гэж байгаа шүү дээ. Ерөнхий боловсрал.